Сайн байцгаана уу? 2021 оны 6 дугаар сарын инфляцийн тайлангийн мөнгө зээлийн үзүүлэлтүүдийг танилцуулъя. За мөнгө зээлийн үзүүлэлтүүдийг авч үзэх юм бол M2 мөнгө буюу одоо бидний хэлж занснаар мөнгөний нийлүүлэлт 2021 оны 4 дугаар сард жилийн 32.3% төрж нэмэгдсэн байгаа. Энэ нь болохоор гадаад эдийн засгийн орчин сайжирч төлбөрийн тэнцэл ашигтай гарсан нь болохоор мөнгөний нийлүүлэлтийн өсөлтөд одоо эргээр нөлөөлж байна. За та бүхэн одоо энэ дэлгэцэнд харагдж байгаа баруун гар талын зургийг харах юм бол банкны системийн долларчлалтыг харуулж байна. За банкны системийн долларчлалт гэдгийг одоо юу гэж ойлгоод байна вэ гэхээр эхний одоо бур зураасыг харах юм бол валютын хадгаламжийн одоо нийт хадгаламжид эзэлж байгаа хувь байгаа юм. Тэгэхээр энэхүү өөрчлөлт нь яасан бэ гэхээр 2020 оны 3 дугаар улиралд нийт одоо валютын хадгаламжийн нийт хадгаламжинд эзлэх хувь хэмжээ нь 33% байсан бол 2021 оны 4 дугаар сарын байдлаар 26.2% болж буураад одоо хэвийн түвшинд хүрчээд байгаа маа. Энэ нэг талаасаа одоо гадаад валютын ханш доктортой байгаа, нөгөө талаас одоо иргэдийн хүлээлт бас эерэг байгаатай холбоотойгоор ингэж буурж ирсэн байгаа. За нөгөө талаас болохоор валютын зээлийн нийт зээлд эзлэх хувь хэмжээ мөн бага зэрэг нэмэгдэх хандлага сүүлийн сарууд ажиглагдж байна. 2020 оны 3 дугаар улиралд 9.1 орчим хувьтай байсан бол 2021 оны 4 дугаар сард валютын зээлийн нийт зээлд эзлэх хувь хэмжээ нь 10.8% болж бага зэрэг нэмэгдсэн байна. За зээлийн өсөлтийн талаар одоо дараагийн хэсэгтээ танилцуулъя. За банкуудын одоо зээлийн үлдэгдлийн хэмжээг одоо энэ хүү зурагт харуулсан байна. Салбаруудаар нь одоо аль аль салбаруудад олгосноор эдийн зээлийн өсөлтөд одоо ямар нөлөө үзүүлсэн зургийг энд харуулж байна. За зээлийн өсөлтийг харах юм бол 20 оны турш одоо банкуудын зээлийн үлдэгдэл болохоор сөрөг өсөлттэй буюу 19 оноос буурсан дүр зурагтай байсан бол 21 он гарсаар одоо зээл өсөх хандлагатай болж ирсэн. Энэ болохоор эдийн засгийн идэвхжил нэг талаасаа нөлөөсөн бол нөгөө талаасаа хамгийн гол нөлөөг нь болохоор эрүүл мэндэд хамгаалж эдийн засгаа дэмжих 10 их найдын цогц хөдөлгөөний хэрэгжилтэй холбоотойгоор одоо энэхүү зээлийн өсөлт бий болсон байна. 2021 оны 4 дугаар сарын байдлаар банкуудын зээлийн үлдэгдэл жилийн 2.9%-аар өссөн зургийг та бүхэн энэ зургаас харж болохоор байна. За үүнд болохоор салбаруудаар нь авч үзэх юм бол үйлчлэгээ, худалдаа, уулуурхайн салбарууд болохоор зээлийн өсөлтийг голлон бүрдүүлсэн байна. За зээлийн цаашдын хандлагыг нь ерөнхийд нь харах юм бол зээл бол эдийн засгийн идэвхжил болон энэ төсөл хөтөлбөрүүтэй холбоотойгоор цаашдаа өсөх хандлага үргэлжлэхээр байна.